Сайн бацгаана та бүхэн энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За мега миний би дараагийн бичлэгээр та бүхэндээ уулзж одоо маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээр бид бүхэн гурвалжин шоу эвлүүлэх зааврыг бэлтгэсэн байна. Тэгэхээр та бүхэн бичлэгээ дуустал үзээрэй. Эхэлцгээе. За тэгэхээр гурвалжин шоу эвлүүл сурах юм та бүхэн заавал чи гурвалжин шоуны эргэлтийг эрд ойлгосон байх шаардлагатай байдаг. Баруун гартлыг болохоор R, зүүн гартлыг L буюу зүүн гартлыг доошоо гэсэн үг. U буюу оройг зүүн гар тишээ, B буюу оройг хойд хэсэг болонгуудаа зүүн гар тишээ гэсэн үг байдаг. Хэрвээ R prime гэх юм бол баруун гар чи эсрэгээр доош нь болгоно. L prime гэх юм бол эсрэгээр зүүн гартлыг дээш нь, U prime гэх юм бол оройг баруун гар тишээ, B prime гэх юм бол хойд хэсгийг баруун гар тишээ гэсэн байдаг гэсэн үг. За хэрвээ та тэмдэглэгийг холтуудаас харах юм болонгуудаа англи цагаан толгой нь том болон жижиг гэсэн хоёр хэсгүүд байдаг. Том нь болонгуудаа үндсэн яг үедээ давхар нэрүүл хэлдэг. Харин жижиг үсэг байх юм бол бид нэр зөвхөн оройг ирүүлнэ гэсэн үг. Гурван үндсэн хэсгээс бүрддэг. За хамгийн түрүүнд болонгуудаа хамгийн орой хэсэг болонгуудаа бид нар булан гэж нэрлэе. За дараагийн хэсэг нь болонгуудаа шооны төв, гурвалжин шооны төв. Гурвалжин шооны төв нь байран дээр өгүүлж иргэдэж гисэн хийздэж тэнхлээсээ холддог гэсэн үг. За сүүлийн хэсэг болонгуудаа ирмэг нь болонгуудаа хоёр өнөөс бүрдэх уул зэрэг ирмүүд хэлдэг гэсэн үг. Нийтдээ 6 шиг ирмэг гурвалжин шоонд байрладаг. Гурвалжин шоо эвлүүлж эхлэх юм та бүхэн хамгийн түрүүнд булангаа идэл тааруулчих юм бол илүү хэлбэрхэн байдаг. Харагдах үлднээсээ ч илүү хэлбэр байдаг. За булангаа тааруулж дуусны дараагаар бид нэр төвүүдийг зөв байралд оруулна гэсэн үг. Одоо шинэ би шарын өндөр төвийг зөв байралд оруулж харуулъя. Энэ нэг шар, энд нэг шар байна. Зэнээр баруун талыг доош нь буулгалаа. Хоёр шар төв таарсан байна. Оройг баруун гарч ирүүлснээр бидний төв бэлэн болсон байна. Төвүүд бэлэн болсон байна гэсэн үг. За тэр бидний нэг шууд пирамидыг нэрлэлчүүл илүү хэлбэр байж магадгүй. Пирамид үүснээр дараа болгоод бид бүхэн пирамида өөрийнхөө харалтаа доор барина гэсэн үг. За харалтаа доор барьсан дараа бид бүхэн хамгийн түрүүнд шар болон тухайн доод өнгөтэй ижлэхэн доод үедээ ижлэхэн ирмүүдийг хайж олно гэсэн үг. Шар, цэнхэр өнгийн ирмэг. За шар цэнхэр өнгийн ирмэг хаашаа орохыг бид яаж мэдлэх вэ болонготой бидний гол мэдээ цэнхэр өнгө гэдэг энэ хөвийг хараа мэдчих боломжтой. За тиймээс солио. За энэ шар цэнхэр өнгийг яаж доошоо оруулах вэ гэж бид нар бодож байгаа. Энийг яаж оруулдаг вэ гэхээр оройгоо олонготой эргүүлнэ. Бид нар бүх яг энэ оруулахын тулд яг харалтаа байрыг гэдэл энэ цуваа болдгоо гэсэн цуваа болсон байх хэвээр. За цуваас дараа олонготой баруун гартлыг дээш нь эргүүллээ. Оройг баруун гарт тийшээ, баруун гартыг доошоо болгоно гэсэн үг. За дараагийн шар өнгийг хайцгаая. Дараагийн шар өнгө олонготой шар ногоон өнгийг байран дээр таарсан байна. Зүүн гартлаа байгаа учраас бид эсрэг талаа өргөдөг. Баруун гартыг дээш нь өргөлөө. Оройг баруун гарт тийшээ, баруун гартыг доош нь болгоно гэсэн үг. За хэрвээ баруун гартлаа байх юм бол яг тухайн үйл хийхдээ эсрэг тал руугаа хийнэ гэсэн үг. Зүүн гартыг дээш нь өргөлөө. Оройг одоо баруун гарт тийш эргүүллээ. Зүүн гартыг доош нь болгоно гэсэн үг. За тэгэхээр болгоодоо бид нэр гурвалжин шоогоо эвлүүлж эхлэх хамгийн түрүүнд булангуудад харуулад төвийг пирамидлахсны дараа хойш ирмэг зөв байран дээр нь оруулаад за хамгийн сүүлчийн ирмэг болгонгуудаа яг харалтаа орох байрал дээр нь зүүн гартлаа идэл барих хэрэгтэй. За ингэсэн дараагаар яг доор байгаа энэ зөрсөн байгаа өөр өнгийн ирмэгийг яг аль байралд орохыг бид нар гэдэл тодорхойлно гэсэн үг. Энийг илүү хэлбэр болгох үүднээс яг орох байрлалуудын боломжуудыг 3 тоогоор гэдэг нэрлэлчээ. Жишээ нь 1, 2, 3 л гэсэн үг. За одоо би л хэлэхдээ болонгуудаа 1 рүү, 2 рүү, 3 руу гэснэ гэдэг нэрээр явчихаа. За одоо эхний тохиолдолд болонгуудаа цэнхэр болон улаан өнгө байна. Цэнхэр болон улаан өнгө маань 1 рүү орно гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг яаж оруулах вэ гэхээр хамгийн гол энэ байрлалыг алдагдуулахгүй байхын тулд оройгоо холдуулж байгаа. Холдууллаа. Баруун гарт дээш нь эргүүлээд оройгоо буцаана. За баруун гарт доош нь буулгалаа. Оройгоо буцаагаад зүүн гарт шууд төснээр болгоод харалдаа байрнаар ирнэ. Гэснээр бид нарын түрүүн гаргасан болон бол яг буруу ирсэн чисээ байрнаар хадгалагдсан гэсэн үг. Одоо бид энийг шар бол ногоонгийн ирмэгийг байран дээр нь оруулж болно. За ингэснээр болонгуудаа бидний зорилго бол хоёр шиг иргэсэн ирмэг бэлэн боллоо. За тэгэхээр дараагийн тохиолдол болонгуудаа доод ирмэг маань болонгуудаа хоёр руу орж байгаа тохиолдол байна. Энэ тохиолдолд бид нар яаж оруулах вэ гэхээр оройгоо зүүн гарт тийшээ эргүүлнэ. Баруун гартыг дээш нь эргүүлээ. Оройгоо дахин нэг удаа зүүн гарт тийш эргүүлээд баруун гартыг доош нь болгоно гэсэн үг.
За тэгэхээр дараагийн тохиолдол болонгуудаа за энэ удаа олонгуудаа шууд 3 руу орох тохиолдол байна. Ягаад тэгэхээр улаан ногоон гинчээ талд харж байна. Тэгэхээр бид нар энэ тохиолдол яадаг вэ гэхээр зөвөр л баруун урдыг дээш нь өргөлөө, шар өнгийг доош нь орууллаа, баруун урдыг доош нь болгоход хангалттай. Ингэснээр бидний 2 ирмэг бэлэн болно гэсэн. Ирмэг байрны иргэсэн тохиолдлыг харж байна. Тохиолдлыг бид нар хийхдээ яаж хийх вэ гэхээр баруун урдыг доош нь болгоно. Зүүн гарын доош нь болглаа. Баруун урдыг дээшээ, зүүн гарыг дээшээ. За одоо олонгуудаа оройгоо буюу тэнхлэгээ баруун хажуу солилоо. Эсрэгээрээ буюу зүүн гараа доош нь болгоно. Баруун гарыг доош нь болглаа. Зүүн гарыг дээшээ, баруун гарыг дээшээ гэснээр үйлдэл маань амжилттай болно гэсэн. За тэгэхээр та бүхэн нэгэн сонирхолтой бас тохиолдлуудыг харуулъя. Одоо жишээ нь шар өнгийн ирмэгүүд маань гэдэг 2 ирмэг байран дээр буруур гэдээ орсон тохиолдол байна. Энэ тохиолдлууд яадаг вэ гэхээр та олонгууд дурын нэг ирмэг дээш нь гаргана гэсэн үг. Гарахтаа олонгуудаа зүүн гарыг доош нь, баруун гарыг доош нь болглаа. Зүүн гарыг дээшээ, баруун гарыг дээшээ. Ингэснээр олонгуудаа ирмэг гараад ирж байгаамаа гэсэн үг. За ирмэгийг байран дээс нэгэд бол оруулна. Энэс бидний мэддэг сайн мэддэг хүлэл бэлэн болсон гэсэн. Батлаа гараад ирсэн тохиолдолд бид нар яах ёстой вэ гэхээр 2 төрлийн арга байна энэ дээр. За нэг нь болонгуудаа бид нөхөн үйлдэлээ зүүн гартлаа хийж оруулах боломжтой. Айлсхэл баруунаас зүүн гарт жишээ хөрвж болдог. Ингэхдээ яадаг вэ гэхээр яаж хөрөх вэ гэхээр зүүн гартыг доош нь буулгалаа, баруун гартыг доош нь буулгая, зүүн гарыг дээшээ, баруун гарыг дээшээ. Ингэсээр бид бидний шар олон цэгэр өнгийн ирмэг баруунаас зүүн рүү шилжсэн гэсэн үг. Бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та өөрийн санал бодлоо комент зүйлээгээ битгий мартаарай. Мөн ямар шоу сурахыг хүсэж байгаа бидэнтэй хуваалцаарай. Мөн миний YouTube сувгийг subscribe хийж намайг дэмжээрэй. За тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.